Тий, чиний асуусан асуулт. Асуулт хариулах би. Би хариулъя. Чи асуулаа би одоо хариулнаа. Орчин тийм орж. Чиний хэлээ. Энэ чугаас энэ Мэтэр их тэн дээр. тий. Байна нэг 5. Зүүнтлийн Нэг. Тийм ээ. ээлж дугаар минь одоо хийх мартчихжээ. Ээлж дугаар минь гэж явчих тий. Тэгээ. За харьдхийн ээлж дугаар минь инхүү Хэлж байна. Хийж гоцоод хэлж байна. Өнөөдрийн дугаар минь бас манай одоо 76 клубын төгтөн хичээлэгч хамтрагч өөрчлөлт байхгүй шин байгаа да тий. Зөндөө. Буудлага Буудлын олон улсын. одоо бүх төрлийн ялангуяа спорт чиглэлийн юм дээр маш идэвхтэй байдаг. Нэгэн эрхэм ахын оролцож байгаа. Тэгээд юуны өмнө цаг гаргаж бас битэрийн урилгыг хүлээн авч манай подкастын ээлж дугаарт нь орж байгаа. Баярлаа. Урилгыг хүлээж авсанд баярлалаа. Ийхүү эхэлж ярөө. За тэгээд тавчхан та юу аачих вэ? Танилцуулга жижигхэн хийчихээ. Тэгээд яриа өргөжлөө. За би одоо Тамир гэдэг хүн бай. Тэгээд энэ Brother Merchants компани үүсгэн байгуулагч захирал манай компани дээр одоо өнөөдөр ирсэн байгаа. Тэгээд манайх 5.1 брендийг хөдөлтөн борлуулдаг. Дээрээс нь би өөрөө 96 CrossFit клубтайгаа ингээд хамтарч бас ажилладаг. Одоо манай хоёр бас тамирчин атлетөө сууж юм, коуч байж юм. Тэгээд манай жаж байж юм. Атлет, жаж бүгд байж юм. Тэгээд хоёр дуутайгаа бас ингээд бас нэг өдөр сайхан уулзаад ингээд нэг юм подкастт ингээд орох зөвлөн тохиолсонд баяртай байна. Баяртай байна. Юу тий. Битэрийн бас нэг юм бичгэн хийж байгаа юм ингээд дэмжин бас оролцож байгаа бас баярлаа. Тэгээд яг өнөөдөр нэг Тамирахыг орохоор 5.1 гэж шууд хүмүүс ойлгочихоо тий. Дэлгүүр ирэх гэдэг нэг бодох бах. Энэ хүн чинь айгүй их олон спортын түүхтэй, туршлагатай олон юмтай юм байлээ тий. Тийм шүү дээ. Тэрийг нь олон хүмүүст гаргаж ирээ гэж. Хүмүүсийн мэдтгүү. Тий. Анзаарж байгаагүй тий. Тиймэрхүү юм дээр тэр талаас нь гоё яриа тий. Тэгэхээр өнөөдөр дэлгүүрэн биш, Тамирахын влог шүү. Тий өнөөдөр Тий. дэлгүүрийн юм сурчлахгүй. Яг л тамирах мөг өгөө. За юу нь бол ийм юм. Битэрийн хийгээд бас зориод байгаа бас ганц өнцөг бол ер нь л яг хүмүүс бас эрүүл амьдралын юм аяг н спорт гэдэг ер нь ямар хүн ямар бас ач тустай гэдгийг тэр талаас нь илүү бас жоохон тайлбарж ойлгох гэдэг. Ганц кроссфит ер нь тэрийг айгүй олон талаас нь харуулах гэдэг. Тийм учраас тэр талаасаа хэлбэл яриагаа эхлүүл зүгээр баг. Тэгээ Тамирахын хувьд ер нь анх одоо таны төрсөн нутаг хүмүүс сургууль цэцэрлэг яаж сонгодоо байсан шиг тий. Өчнөө ороод яриа. Сүүлд нь би төрсөн орсон байсан. Тийм яг сонирн биш. Таны зүгээр анхны спортоор Одоо би бодгоо ам нээвл рүү орох гэж байна. Тий, одоо эндээс эхлэв Кэрена. Тэгээ таны анх спорттой зүгээр нь холбогдож ирсэн анх хичээлж ирсэн спорт ер нь ямар спорт байсан тэр түүхээсээ хуваалцаач. Би 10 жил байхдаа 7 дугаар анги 8 дугаар ангид байхдаа спортын гимнастикаар хичээлж байсан. Тэр үед нөгөө хүчний гимлэг гэдэг нэг одоо ч гэсэн байдаг шүү дээ. Хүчний гимлэгийн спортын гимнастикийн хичээлээ. Гэхдээ яг хоо спортын гимнастикаар бол хичээлэхэд бага наснаас хичээлж эхэлдэг шүү дээ. Та мэдж байгаа. Би болохоор хизээ хойно одоо бараг л хөгшөрсөн. Ороод миний одоо багын найз маань тэнд бас явдаг байсан. Тэрний аав нь бас ингээд
дасгалжуулагч хийдэг байсан байхгүй. Тэгээд намайг гээ чи тийш орчих гэдэг. Тийш ороод ерөөхдөө 8 дугаар ангиас эхлээд спортын гимнастик гэдэг чинь тэгээд нөгөө мэдэн штэ тэгээд нэг мөрник тэгэл амар сонголтууд тэгэл акробат, макробат гэх 8 гэж 15 жоо гэсэн. тий арай л оройцсон байж. Арайч шүрэн Чи 6 мургаатаагаас явдаг юмд чи 16-аагаас явж байгаа байхгүй. гинт хийдэр байж тэр. Тий зүгээр яг хуу тэгэл орсон чинь тэр маань надад бас айгүй бас нөлөө үзүүлсэн ер нь бол хэдий би тэнд одоо амжилт нэг хүн одоо оройтсон хэмжээний гаргаагүй ч гэсэн гэхдээ нөгөө нэг би одоо эрүүл тий одоо би бэлдрийн одоо дасгал бол хүний эрүүл мэндэд буюу болон сэтгэл санаанд одоо төвчээр хатууж илд ямар их нөлөөлдөг гэдгийг ерөөхдөө эндээс ойлгож ирсэн байхгүй. Тийм тэгээ спортын гимнастикт удаагүймаа нэг жил 2 жил яваад. Гэхдээ тэрэнд чи айгүй их юм сурч байгаа хгүй. Сонголтууд хийж байгаа юм. Тэгээ нөгөө хүчний дасгалууд хийж байгаа юм. Тэд нар чи ингээл ерөөхдөө нөгөө нэг тийш одоо 15 6 настай хүүхдийн хувьд нөгөө нэг биеийн галбирт бас айгүй хөөрхөн нөлөөлчихөж байгаа хгүй. Тэгээ би угаасаа нэг галбир одоо юу гэдэг Шварценеггер шиг болоогүй л дээ. Гэхдээ нөгөө нэг одоо зөв явах хандлагачийг тэндээс тавьж байгаа хгүй. Тэр айгүй надад нөлөөсөн. Тэгээ би тэрнээс бас болчоо. Дээш нөгөө тэгэл 9 10 дугаар анги болоод нөгөө шалгалт шүүлэг, сургууль соёл гээл нөгөө дээд сургуульд орох гэдэг. зөвхөн мөхөн гээл авш. Тий. Бүх шагнал. Тэгээ нөгөө хичээл хаягдаад эхэлж байгаа байхгүй айгүй их ядардаг. Тэнгүүд хичээл дээр унтаж мунтаал ингээд тэнгүүд за бэрс үгүй. Манай аав ч гэсэн дургуцаа тэгээд чи одоо спортоор чи амьдрахгүй байгаас тэгээс угаасаа чи амьдрах оройтсон баг чи. Тэгээд за гээд тэгээ болоод тэгтээ тэгэл тэр нь болох тэр надад бол ингээд цаашдаа ингээд нөгөө нэг одоо яг акробат гимнастик хийж явах чинь тэр үе чи нөгөө нэг юм Жаки Чан, Брюс Лигийн кинонууд амар мод нордог байлаа шүү дээ. За тэд нар шиг хараад үсэрдэг тий одоо эргэлттэй, нисэлттэй шигдэг. Тэр үеийг сурах гэж хичээдэг байсан. Тэгээд тэрэнд бас нөлөөлөх болов гэдэг тэр спортоор хийж байсан. Бас нэг тухайн үед бас тиймэрхүү юм хичээлүүд бас өгтөд. Бас тэгэн шүү дээ. Тэгш шүү бас. Тэгээ манийхаа эргэлж шгэлдэг хичээл тэр. Тэр одоо нэг хэл байсан. Лагерийн цуслан дээр ингээл зүгээр нэг хашаан дээгүүр харихтай өртөж явах стилтэй арайчаал бас гоё харагдах гэдэг юм. Их бишлээ тэрхээ бас байдаг байсан юм аа. Тэгээд яг хуу спорт ерөөхдөө нэг яагүй. Гэхдээ би яг тэр үед бишээ бүр тэрнээс өмнө нэг манай эмээ өвөө хэршээ өөрөөсөө яг бодлогын талын хүмүүс ихгүй. Тэгээ би эмээ өвөө дээр ерөөхдөө өсвөр насыг бол өнгөрөөсөн. Тэгээд манай өвөө ч нөөрөө нөгөө нэг бодлого спортод дасгалж байгаа гэж байж байгаа. Та бүр аваа явчихлаа. За. Гимнастик хийх дуусна. За. Шууд бодлого явчих юм. Тэр ямар сэрж байгаа гинт буудаад ирлээ. тэр өвөө цайны нэг таны хөшөөний нэлт болдог. Тий, яг үн тий. Манай өвөө Сэрдэр гээд одоо Монгол улсын одоо тэр баг живсхийн одоо бодлого спортыг баг үүсгэн байгуулагч нарын нэг нь. Бүр одоо тэр 50-аад оноос эхлээл 60-аад оны ихээс эхлээл. Тэгээ манай эмээч юм болохоор одоо бас бодлого спортын мастер байхгүй. Тий. Тэгээ ер нь ингээд ар багаасаа ингээд эмээ өвөтэйгээ дээр өссөн болохоор нөгөө галц зэвсэг одоо бодлого спортод ер нь цаанаасаа нэг юм дуртай болоод тэгээд манай өвөө намайг нэг дагуулж яваад нэг одоо хуучин нөгөө нэг батлан болох туслах нэг юмлэг гэдэг байдаг байсан. Одоо ч гэсэн одоо бас байдаг. Тэгээд тэн дээр нэг очиод нэг юм буудлага хийгээд онсон чинь одоо 5 сон буудаад 10 тоног 50 оноо авах байтал би 48 оноо авсан гэдэг байхгүй юу? Тий, 2 удаа 9 төр буудаад бос нь өмнөөс буудаж байгаагүй. ерөөсөө буудаж байгаагүй. Тэгээд буудаад тэгсэн чинь айгу гайгүй буудаад ирээдүйд квн байна гэсэн үү? Тий. Тэгээд манай өвөө болохоор намайг чи тэр буудлагаар ингээд цаашдаа хичээлмээр гэсэн. Би угаасаа дуртай явж тэгээд тэгээд бас жоохон балчир хөөхтэйсэн болохоор тэгээд нөгөө нэг батлан тусланыг бүр 3 дугаар цахилгаан станцид тийшээ нүүгээд манайх ч бүр ийшээ нөгөө хөдөө аж ахуйн яамны тэнд байдаг гэсэн. Тэгээд тэр биш унаа молч гэсэн хавар хэцүү байсан. Тэгээд жоохон байхад хөргөж өгөх хүн байхгүй. Тэгэл за гээ болцсон байхгүй.
Дээгүйсэн бол одоо тэр үед тэгэл буудлага спортоор бас явах байсан баг л та. Тэгвэл тэрийг хизээ орхисон ч гэсэн тэгээд одоо ч гэсэн ингээд нөгөө буудлага спорттой бас холбоотой л яваа. Гэхдээ нөгөө спорт буудлага биш. Нөгөө нэг одоо үгүй практик буудлага, одоо хөдөлгөөнт буудлага тий. Одоо динамик буудлага гэж амар олон төрөл байх шүү юм тий. Тий. тэрийг хоош нэ. Тэгээ тэрийг бүр тусдан жижигт нь ойлгуулахгүй л би одоо л би ойлгож үргэлжлэж байна. Би 10 дугаар явцсан байх. Уугаа ярьлаа. Буу дуусаагүй гэдэг. 10 дугаар явцсан байдаг. Тийм. Бас яг би мэдээд байна л да. Таны аа бас их мундаг хүн байсан байл шүү дээ. Одоо орчуулгын юуны. Тэр бас надад их сонирхолтой санагдав. Аавхан талаар жоох юм байна. Тийм. Манай Бадар гээд миний аав чи нөгөө одоо нэрхүүгийн манай аавч өөрөө үр хангаан гаралтай. Тэгээд 3 настайдаа Улаанбаатарт ирээд энд амьдарч агаад энд нэг Орос сургууль одоо миний сурж исэн сургууль сурж исэн манай одоо Орос 1 гэдэг. Нэг гэдэг нь нөгөө нэг нь одоо нэг отхон тэнгэргээ сургууль байгаа шүү дээ тий. Кино өдрийн тэнгэр. Тэгээ Жоконд. Тэр чин зөвлөлтийн 1-р сургууль гэж байсан байхгүй. Манай аав тэнд сураад би бас тэнд 8 жилийн сургууль байсан. Би бас тэнд сураад тэгээд манай аав тэнд сураад төгсөөд нөгөө нэг Чехэд ээж автагаа тэнд нөгөө нэг ажиллаар тэнд байж агаад тэгээд эрхүүгийн их сургууль улсын их сургуульд утга уран зохиолын ангид оюутан болж төгсөө. Тэгээ Монголд ирээд буцаж ирээд нөгөө Монцамын агентлаг Новости Монголиг нэг сонирн байдаг байсан да. Бид нэг жоохон байхад. Тэнд тий. Амар мэддэг хоёроо тий. Цаас дээр хэвлэгдээ гардаг. Сэтгүүлч редактораар ажилладаг гэсэн. Тий. Тэгээд одоо маш олон бүтээл кино одоо ном зохиол энэ төр орчуулж ирсэн. Тэгээд одоо энэ бидний нөгөө дээр үздэг энэ ч баг Монгол кино юм биш үү гэдэг нэг баг Орос кино байдаг шүү дээ. тий нөгөө зүүдэн ч оромгүй явдал гэдэг кино. Бидний орчуулж. Тэрийг бол одоо яг манай аав орчуулсан байдаг. Тэрний бас одоо түүхийг бол бас сонио. Нэг өдөр гэртээ ээжэйтэн ч орой уцтаад тэгээснээ аавтай ярьж яснаа аав бид нарыг хэдүүлээ нэг ойрхон гараад ирэх үү гэдэг. Тэгээ бүр орой чинь 8-9 цагийн алдаа гайхаад ирсэн чинь одоогийн Эрцэнка буюу гучны Дэсэнка гэж яддаг. Тий. Тэнд очисон чи бага Оросод бүр машинтай ирж аваад тэгсэн чи бага Оросод ирж аваад тэгэнгүүтээ тэнд очиод тэгэнгүүт нь нөгөө нэг зөвхөн манай гэр бүл зориулж том кино театрт кино гаргаад тэр нөгөө тий киног нэг л үзүүлж байгаа юм шүү дээ. Тий. Тэгээ бүр ингээ ширээ зарцсан заа ус ундаа жимс чихэр ингээ тавьчихсан. Тэгээ манайх ингээ гэр бүлээр аав чи панаалж байгаа. Тий одоо та энэ киног орчуулна уу гэж хүсэл тавиад тий яг ийм кино шүү гэдгийг харуулад тэг үзчихсэн. Тэгээд тэр киног орчуулсан үед би тэрийг айгүй сайн санд. Тэр үеийн юмны зохион байгуулалт өөр л дөө тий өөр байсан шүү гомаас одоо мартагдчихгүй тийм гоё нэг түүх болж ирсэн. Тэр ямар кино байсан гинэ? Зүүдэнд ч оромгүй явдал гэдэг. Тэр киног орчуулаач гэдэг. Тий. Тэрийг одоо орчуул. Тэр бол би одоо тэрийг бас ингээл телевизээр гарахад үзэхэд яг л орчуулсан байдаг байхгүй. Би тэрийг Оросоор ч үзчихсэн, Монголоор ч үзчихсэн. Тэг яг л тэр тэгэнгүүтээ яг махчилж орчуулдгүү. Гоё утгалж орчуулдаг. Яг бол Орос хэл дээр яг тэгэж хэлэхэд тэр бол монгол хэл дээр махчлуул өөр утгатай. Яг тэр монгол сэтгхүүд нь тааруулж яг ийм санаатай хэлсэн гэдгийг нь яг тэр монгол одоо утгаар нь ингээд орчуулчвал айгуу гоё тусдаг гэсэн байхгүй. Тэр айгуу чухал байдаг гэсэн. Тэр юм тэр яг тэр зүүн журмын явдал гэдэг ч юм уу тэр үеийн дэрийн кинонууд ч угаасаа бүр одоо тэгвэл бид нар багаас үзсээр байгаа монгол кино шиг санагдаад. Тий тэр чинь бүр нөө voice over dub хийдэг байсан шүү дээ бүр. Яг л бүр монголч үздэг. Тий амны хайрцаг нүртэл яг монголоор ярьж байгаа юм шиг тий яг тэгж шаарддаг байсан. Тэр гимнастик буудлаа. Тэгээд өвөөтөө буудаж үзээд тий. Тэгээд анх одоо тэр өөтгөө буудаж үзээд угаасаа тэр чинь тэгээ ингээд одоо баг насндаа ялангуяа ингээд сурцсан юм чинь суудсан байх нь шүү дээ тий. Гэхдээ суухан ч сайн шиг ер нь анх танил тий. Орхитоогүй. Сэтгэл айгу тод үлдсэн байна тий тэр үед. Тэр чинь
Яалч бас нэг гейм гэдэг чинь нэг байдаг юм байна л да тий. Бодлогын нэг юм яваад шүү дээ. Тэгээд та дараа нь одоо ингэ явсаар юм байгаа. За ингэ сургуулаа төгсөөд тэгээд ингэ явж байгаад анхны одоо юу гэдгийг нөгөө сургуулаа төгсөөд хийжсэн ажил чи юу лээ? Бас буудлага болов уу? Оггүй. Ажил үү? Тий. Би чинь одоо санхүү эдийн засгийн дээд сургуулийг хуучин нөгөө яг миний төгсөж явах нөгөө эдийн засгийн коллеж гэж нэртэй байсан дээ чи. Би дээрээ чинь сургуулаа төгсчөөд тэгээд энд нэг нисхийн нэг буян тухай онгоцны буудлыг нэг шинжилэх нэг юм проект байсан байхгүй Герман. Тийм Азийн төсөл. Тий. Би орчлоо сайн баггүй. Хайр орчуулнаа. Төсөл. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлээд Азийн хөгжлийн банк ойж оршилгүй юм шиг. Андор. Азийн хөгжлийн банк. Тэгээд Азийн хөгжлийн банкнаас нэг хөнгөлтэй зээлээ Монголын засгийн газар тэгэнгүүт гадаадын Англи, Америкийн нэг Англи, Германы хамтарсан нэг компани ороод яг тэр компанид анх нэг орчуулагчаар ажиллаж эхэлж байсан. Оршлын Англи хэлний. Гэхдээ англи хэл жоохон муу байсан л да. Тэгээ ерөөхдөө ажиллаж ангал сурсан англи хэлээ гэдэг. Оршил бол баг Орос хэл угаасаа тэр нөгөө 10 жилийн өвшигт орсоор өвшөө. тэгээ инээхтэй хүртэл орсон. Аялахтай нобагт стилийг. Тэр чинь яг тэр үеийн Орос сургууль чинь одоо жишээ нь нийт ангид 30 хүний чинь баг 25 нь Орос. Тэгээ 4 5 хүн л Монгол нэг ангид. Багш нар нь Орос тэгэл бүх юм нь Орос байсан байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ангийнхантайгаа үеийнхэнтэйгээ харьцахаар нэг Оросоор ярина, багш нартай харьцахаар Оросоор сүүл рүүгээ чи нөгөө нэг ангиуд нь одоо жишээ нь нөгөө Монгол хүүхдүүд багш нар Орос байдаг байлаа шүү дээ. Тэгэхээр чи тэрнээс арай ондоо тийм өөр нэг атмосфертэй яг нэг юм Орос сургууль. Тэг яг л ерөөс Орос угаасаа Орос сургууль. Бүх юм нь Орос. Тэгээд тэрэнд чинь яг ингэж одоо гайгүй одоо тэнд сургуульд одоо боловсрол илэрхийлэхэд бол яг л тэр Орос шиг л байхгүй л бол арга болтгүй. Орос л сайн би бүр туршаал үзээд идэв. Айгуу сайн. Би Орос ч бодгоод олоож байгаа л. Үгүй асуугаар ойсгомос таагаад идэв. Тэгээд Азийн хөгжлийн банкнд анх орж ирсэн юм тий. Азийн хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөлд ажилд орж ирсэн тий. Тий. Би тэгээд дараа нөгөө яриа нүнд мэдгэлээ нөгөө VOE гэдэг Voice of America бас тий. Тий, Voice of America чинь бараг 20 жил ажилласан шүү би бол ер нь. Төөх. Тий нөгөө нэг хөтлөгчс биш. Үгүй тийм биш нөгөө нэг арын одоо нөгөө юу гэдэг маркетинг офисер гэдэг тий. Одоо энэ тэр радио, телевизийг Монголд одоо энэ Монголын медиа компаниуд тий одоо радио, телевиз одоо юу гэдэг сайтууд одоо эднэрт тэр Voice of America-гийн бүтээгдэхүүний контентуудыг түгээх одоо борлуулах гэх юм уу. Яг борлуулалт гэдэг нь яг нөгөө мөнгөн борлуулалт бол биш зүгээр л сурталчилж таниулж тэр компаниудад тэр байгууллагуудад одоо тэр контентуудаа өгөх тийм л ерөөхдөө ажлууд хийдэг байсан. 20 жил гэдэг ч бас. Тий бас удаа. VOE гэдэг. Тий одоо манай явдаг байсан шүү дээ. Одоо бол арай өөр болцсон. Яагаад гэвэл сая чи нөгөө нэг Трамп гарч ирээд Трамп ерөнхийлөгч нөгөө нэг тэр чинь нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын гадаад дахь медиа агентлаг гэж нэртэйсэн байхгүй. Тэгэнгүүт нөгөө гадаадд зориулж явуулж исэн нэвтрүүлгүүд одоо тэр байгууллагуудыг ерөөхдөө санхүүжилтийн зогсоогоод татан болгохын буулгаад тэгээ ерөөхдөө баг байхгүй болсон баха. Би одоо сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан нэлээд хомигдсан бах. Тийм би бас сүлд ер нь машин референс аяг бодчих. Тэр нэг хэсэг аяг сонсдог. Аяг гоё шүү дээ. Тий. Аяг гоё юм. Сүүл нөө одоо нацгаах нэг Playtime FM явуулсан шүү дээ. Тийм. Тэрийг би дуршиж сансныг сонссон. Тэр аяг гоё юм л. Тэрнээс ширнэ зөөр нацгаахыг нээлэх хэрнэл нэг 7 хоног сонссон. Өөр сонсоо. Тэгээ ер нь бол одоо үед FM-уд бол бас ерөөхдөө яг зах зээл ерөөхдөө алдчихж байгаа шүү дээ тий. Тийм шүү дээ. Одоо хүмүүс чинь дандаа ингээд нөгөө датагаараа ч юм уу одоо ингээд подкастууд өөрсдийн яг
зориг дуртай контентуудаа үзэж сонсож байдаг болсон болохоор яг саяараа үзэж байгаа шүү. тий. Тийш дээ одоо тий. Айгуу. Тэмдэг хүн. Сүүлд харин гэхдээ сүүлийн нэг 2 жил илүү нэг эпэм буцаад сэргцсэн байгээд. Тийм үү. Бас нэг тодорхой хүрээнд дунд угаасаа их юм байж буцаад нэг сэргээд өмнөшөө амар сонсох багсан. Ер нь бол эрс багссан. Хуучин чинь бүр одоо ингээл явал одоо нөгөө урт долгион богино дунд долгион радио станцууд одоо анх байхад одоо манай хөдөө орнуудад ингээл нэг ВФК радиогаар Монголын нэвтрүүлэг гэж олж ирдэг мөн биз дээ. би мэдэхгүй байна залуу хүн. Анх дээр юм гээд. Анх тэгж байгаа л тэгэл тэд нар чи яагаал одоо тэгэнгүүт чинь одоо нөгөө нэг дата тий одоо дижитал руу ороод ирэхлэнгүүт чинь тэгээд тэрний чинь дараа нэг хэсэг FM айгу модонд ороод FM чинь нөгөө дууны чанар манар айгу сайжраад сүүлдээ хүмүүс FM ч хүртэл сонирхон болонгуудаа одоо нөгөө нэг подкаст одоо интернет, YouTube те эвдэрлүүгөө орсон байхгүй. Тэгэхээр FM-ууд ерөнхийдөө бас яг хуучин шиг амар өргөн зах зээлтэй бас биш ба. Хууч хит байхаа биш үлцтэй. Тий. Одоо яна FM-д ч сонголт ихтэй болчихлоо л тий. Тий, нөгөө мэдээлэл сугууд айгүй олон болцсон болохоор тий. Хуучин чинь тэгээд гэртээ харь зурагт үзсэн машиндаа сууж FM сонсдог л байсан. Яг тийм л байсан. Тий. Энэ Тестинг байна. Тестинг мэдгүй. Цааш ирнэ ямар залуу юм бэ? Юу юм. Хин нэнийг таг ихтэй байна. түрүү чи надад нэрийг таамаагээ тамараад байсан. Жоо ингэж яхаар хинч чамайг таг ихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Яг бити таа гэж зүгээр. Энэ андаад гэж. За би бол түүхээсээ олцох яг Тамир ахтай танилцсан одоо анх ээжс түүх бол угсаал кроссфит явал. Сталин 6 дээр угсаа нэг анги болоод явжсэн. Тэр үеэс тань. Тэгээд би сүүлд сонсохны угсаа кроссфиттэй холбогдсон түүх нь бол бараг л кроссфит Монголд орж ирсэн. Тэгэл Тамир ах бараг тэр кроссфиттэй хамтарч эхэлжсэн баг нэг он цагш баг нэг юм. Тэр нэг Тамир ахын 5 орног чинь баг кроссфиттэй баг засуу орж ирсэн юм шиг л шүү дээ. Тий, ер нь өмнөх нь тий. Жоохон өмнөх нь тэр түүхээсээ та нэг уулзсан. Түүхэн замналаасаа. Тий анх яаж ер нь 5 орног ямар шалтгаанаар 5 орног оруулж ирж эхэлсэн. тий хэдэн он ихсэн ер нь? яг дэлгүүр бол 15 онд ихсэн. Сая өнгөрсөн жил манай яг 10 жил болсон. Тий. Тэгээ манай дэлгүүр нэгдэд нэг удаагүй нэг 2 жил болчоод байж хахад өндрөө багш тий өндрөлөд багш өндрөө хоёр ингээд анх надтай ингээд хэдүүлээ уулзъя гээд манай нөгөө борлуулалтын менежерээс хангалаар дэмжиж. Тэгээ дөрүүлээ нэг уулзаад тэгээ ингээд бид нар одоо ингээд шинээр ингээд ийм гоё спортын төрөл тий одоо би гэлтрээ одоо би тамирын ийм гоё төрөл оруулж ирж байгаа. Тэгээд бас одоо ингээд бид нар дөнгөж хөл зах зээл төл тавьж байгаа. Тэгээд энэ дээр ингээд хамтрах ямар болцоо байна гэд хэдүүлээ. Тэгээ бид нар ч яг энэ зах зээл дээр дөнгөж яг энэ хувцсны одоо тий зах зээл дээр арга дөнгөж хөлөө тавиад учраач олоогүй байсан. Тэгээд тэр үед бол одоо 5.1 гэдэг ийм төрлийн брэнд чинь борцоо шин үстэй. ерөнхийдөө бол Монгол зах зээл дээр бол ер нь шинэ байсан. Тактикал юм жаахны байсан. Гэхдээ тэгэнгүүт тэр тактикал ажилд байдаг тусгай хүчнийхээ алба хаагч тий хууль сахиулагчид эдгээр бол ер нь бол мэддэг байсан. Гэхдээ Монгол бол орж ирээ яг албаасаа орж ирээ байсан л да. Тэгээд би нөгөө хоёр нь надад айгу таалагдсан. Би тэр хоёр ч бас таалагдсан байх гэж тухайн үед бас найдаа. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан хамтраа одоо ингээ өсөлт нөгөө нэг хамтдаа ингээ өсөж дивжээ гэдэг ийм. Яг би угаасаа бас тэдний ингээ хийж байгаа одоо энэ кроссфит гэдэг чинь өөрөө бас амар тийм айгу тийм динамик тийм нэг юм одоо юу хүний ирч хүч одоо яг нэг хүчний байгууллагуудад шаардлагатай бүх юмыг хийдэг юм спортын төрөл байгаа байхгүй Та яг энэ тассан. Та тэр үед тэр одоо кроссфитийг мэдчихсэн юм эсвэл тэр хоёр ирж уулзаад та кроссфит гэж юм байт юм гэж. Яг би зүгээр сургийн сонсч ирсэн хэрэг нөгөө юу гэхээр 5.1-ийн тэр үед бас нөгөө хамтарч ирсэн тийм. Яг Монгол биш одоо Америкта дэлхийд тий төв нь одоо нөгөө кроссфит гэдэг спорт гарцсан байхад тэгэнгүүт
тавар нэг айгүй хамтарч исэн байхгүй. Одоо тэр нөгөө нэг вест биш үү тий. Одоо тэр нэрнтэй тэрүүгээр ивент хийгээ тий хантаац тий. Тэрэн дээр ингээл ягаад тавар нэг толгой компани нь CrossFit толгой компанид айгүй гоё хамтраад гоё прожект яваадсан байхгүй. Тэгээд тэнгуүтэ ондролж бас тэрнээ санаа авсан. Би ч гэсэн одоо тэр нь бас ингээд бод тэр том дэлхийн зах зээл дээр болоод байгаа юм чи яагаад бид нэр Монголд энийг хамтраад хийж болохгүй байсан гэж одоо ч ер нь бол тавар нэг CrossFit хоёр айгүй дэлхийн нэг Америктай ч хамтарч байгаа, Монголд ч хамтарч байгаа. Тэгээ яг хөө зүгээр энэ дээр онцлог бүр тодруулаа хэлэхэд одоо Монголд хөгжиж байгаа CrossFit спорт Америкийн оруулсан юм бол би миний харж байгаа зүгээр айгүй өндөр гэж хардаг. Айгүй их. Нөгөө хоёр яг хөө ингээд ихлүүлээд зүтгэсэн үнэн тий. Тэгээ энэ нэг спорт чинь хүн таниулах энд таниулахын хамгийн гол хэсэг нь тэмцээн уралдаан байдаг тий. Тэгээ тэр тэмцээн уралдаан чинь нэг мэдээж хэрэг бас хоёр хүний дунд нэг юм бас шагнах хэрэгтэй болдог тий. Тэр шагналын санг ихэнх нь нэг Америк дандаа бүрдүүлжсэн. Тэгээ одоо нэг би одоо анх ингээ CrossFit орж ирсэн ингээ түүхээ ингээ бодохоор тавар нэг айгүй тод өгөх юм. Тэгээ нөгөө тэмцээнд орж байгаа анх ингээл орж ирсэн жилээ тэмцээн хараад те. Хөөх энэ ахнар шиг гэдэг шиглэн болж байгаа ч чинь тавар нэг юм алгаа өмсөл тавар нэг вест аваад тавар нэг зүнх аваад тэр үед Америкч бас шагналыг бас гамгүй байсан гэх юм цаашаа одоо ч гамгүй ерөөл байгаа л да. Ерөөл аалдаг те. Яг эзгийн тааруулаад боолж бас. Тэгээд хүүх энэ тавар нэг юм ингэж л авах юм байна гэж баг анх тэгж бодож байгаа байхгүй юу. Тэгээд нөө CrossFit баг тавар нэгээс болж дурлсан. Онлын сэтгэл. Материалыг маягаар орчихсон юм биш. Эрүүл тэгж бигээд айгүй их төвчүүлжсэн. Шунт хөдлөө. Тэгэхээр ер нь одоо энэ өнөөдөр болж байгаа тэмцээн уралдаанч тэр энэ хугацаанд ингээд 8 жил болсон шүү дээ. Хамтарч ажиллаад. Энэ 8 жилийн хугацаанд Америк болон тавар нэг хамтлаа. Тийш тий. Тий. 17 юм уу? Манайх 15 онд дэлгүүр нээгээд 1 жил 2 жилийн дараанаас эхлээд бид нар ингээд үнэхээр хамтарсан. Бидний одоо 96 манай компани одоо хоёр бол бидний хамтын ажиллагаа бол айгүй ер нь бол айгүй гоё. Ер нь айгүй гоё нэгт би бинийгаа хүндэлсэн хамтдаа зориг нэгтэй ойлголт айгүй сайтай. Тэгэл айгүй бол айгүй сэтгэл өндөр. Тэгээ би тэгээ нэг өөрөө тэмцээнд орол нэг малгадлахтай болол тэгээд би чинь нэг эхнээс нэг материалыг авч юм бүрдээ тэгээд хангадаад иглсэн. Тэгээ багш болоо нэг цуг тэмцээн уралдаан зохиогоод ингээд одоо энэ шагналын сангийн төсөв мөсөв хараад эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бас шаггүй тоо юм биш үү? Зөвхөн хаврын намрын ингээл хоёр тэмцээн тэгээ дээрээс нь ганц нэг дундуур нь Жон томоогийн тэмцээн тэгээд шинэ жил мэлэн ингээл янз янзын ивэнтүүд болд шүү дээ. Ер нь тэр тоо шаггүй. Тэгээд би анх гайхчихсан байхгүй бүр яагаад ингэж энэ ах ингэж идэх юм болоо гэд. Тэгээ нөө нэг энэ анхны түүхүүдийн сонсохоор ингэ хамтрлуудын сонсохоор айгүй гоё юм түүх зөндөө үйт юм лээ. Би их материал нэг юм болохоор энэ мөнгө надаа яда болчих болдог. Йоо. Айгууч нуус айгуу зөв зөвлөлттэй өнөөдөр айгуу моо сонлын зорилгоор энэ юу цүнхний л болчихсон. Би чи цүнхээ авсан уу? Цүнхээ би чи авч чадаагүй. Тэгээд одоо урдчихлээ. Би хамгийн инээдтэй зэ. CrossFit би заалны тэмцээнд хамгийн анхны тэмцээнд дөрөвт орчоо. Тэгээд тэр чи яг уг нь төрүүлсэн газар нэг шүүлтийн нэг юм болсон юм аа. Маа заалганд даяараа мэдж байгаа. Тэгээд төрүүлээгүйж болсон юм байлээ. Тэгээд дөрөвд ороод молторцсон баха. Тэгээд бэлдээдсэн чинь яг дараагийн тэмцээнд болох гэсэн чинь ундралах намайг скейл рүү оруулахгүй. Чи энэ RX рүү ороо гэд томчуудаа үзгээд чи нэлээд сайжирч одоо томчууд үзчихтэй. Тэгээд томчуудаа ороод алуулт юм байна. Шалаар нэг юм байна. Тэгээд томчуудаа үзээд эхний тэмцээндээ шалаар нэг юм болоод жоохон бэлдэж байгаа. Одоо хэдэн оны үе юм ярьж байна? Жоохон эртнийхаа. Нэг энэ чи 19 он. Би чи яг анх эхлэн 19. Юу ихсэн 18 онд шүү дээ. Анх заалны ихсэн. Тэгээ 21 онд жигнэсээ эхлээл. Тэгээ тэмцээ эхэлж байгаа. 21 оноос. Тэгээ аваа гайг болоод яг ална гэдгсэн чинь багш болцсон.
Тэгээ юу нөө нэг тэмцээнд дөрж шагналахгүй байж байгаа багш болцох. Одоо цүнхийг хөвчлөхгүй нааш нэг Харин хаачих юм биш. Тэгээ тэгээ болчих гээд байгаа. Болчих гээд. Болчих гээд байгаа. Хүсэл гүйцчих гээд байгаа. Гүйцчих гээд байгаа. Аагийн ямар нэгэн байдлаар хинт ихтэй цүнхүүгээр. Тэгээд тэр тэмцээнүүд дээр ингээд юу яагаад одоо ингээд мэдээж энэ шиг ингээд тэр чинь бас одоо юу гэдэг бас шаггүй одоо санхүүжилт янз бүр юм явж байгаа шүү дээ. Тэр. Тэгээд таны одоо ингээд одоо хүртэл юу нэгэл энэ кроссфитийн юм ингээд үеийн амар үнчээр өдийг хүртэл ингээд яваад байдаг шалтгаан чинь юу юм бэ? Би чинь кроссфитэд өөрөө хичээллэхгүйгээр айгүй олон жил хамтарч явсан шүү дээ. Тий. Ерөнхийдөө тий тэгсэн. Бараг одоо нийт хамт ажиллаж байгаа одоо 8 жилээс 6-аад нь бараг ерөөсөө кроссфит энэ дотор заалын дэвжээр нэг шалхаагүй ингээд тэгэл ингээл холилдол ингээл явдаг л байсан. Сүүлийн одоо 3 жил 2 жил гарангийн өмнөөс эхлээд би өөрөө ундрал өнрөө ирсэн аа тамирынхаа та өөрөө бас ингээ яваач гэдэг. Би тухайд бас жоохон айгаад за чадахгүй баха энэ миний угаасаа хийж байгаа юмнууд амар хүнд дасгалоод яагаад хийхэргүй бас ингээ жоохон айгаад имэдэг байсан. Тэгээд нэг одоо юу гэдэг нэг одоо жим ингээ нэг юмдээ байрах ч юм уу тий бас нэг жоохон юм зүрхний ачаалттай байгаад бол бас нэг жоохон ядрахан байх ч юм уу яг янз бүрийн юмнууд шалтгаанаас болоод явж эхэлсэн байхгүй. Тэр явж эхэлсэн бол миний хувьд одоо миний амьдралын хувьд нэг юм шиг юм яг нэг юм тоош нь хууц гэж санагддаг надад бодогд. Тий. Хууц нь буцаг англи Монголоос англи руу. Тэр chapter нэгээд хууц. Тий. Одоо яалч одоо миний амьдралд одоо ингээд хэдэн chapter байгаа юм тий. Гэтэ ямар ч нэг олон биш. Бид хууц байгаа. Тий. Тий. Тэрний нэг нь бол яг яалчгүй энэ миний өөрөө яг 976-ад өөрөө яг хичээлж эхэлсэн нь бол яг яалчгүй гэж. Учир нь юу гэхээр би өөрөө кроссфит гэдэг юмыг яг өөрийнхөө ясмахаараа мэдрээ те. Ямар хүнд спорт юм бэ? Хүмүүс одоо миний нөгөө ивент хийдэж энэ шагналыг авах гэж ямар их хүч хөдөлмөр те зарцуулж ямар их хөл сурсгаж энийг авдсан бэ гэдэг нэгдүгээр ойлгож эхэлж байгаа. Хоёрдугаар би тэр хүмүүст одоо атлетуудтайгаа ингээд ороод дунд нь ингээд нэг анги болоод ингээд хичээлээд эхлэх нь миний энэ орчин тойрны хүмүүс ямар гоё хүмүүс вэ те ямар гоё хүмүүс явдсан бэ ямар гоё ингээд уур амьсгал үүсгдэг юм бэ яг яалч миний амьдрал нэг шинэ чаптер болсон байхгүй тэрэндээ би амар их баяртай бүр айгүй их баяртай одоо чинь миний явдаг анги ингээд дельта гэдэг нэг анги байна бас л янз бүрийн салбарын янз бүрийн насны янз бүрийн хүсэл сонирхлын тий янз бүрийн аракшнтэй тий хариулттай. Айгүй одоо тийм хүмүүс байдаг байхгүй. Гэхдээ тэд нэр ингээд одоо тийм их олон өөр үзэл бодолтой янз бүрийн хүмүүс одоо ерөөхдөө нэг конфликт үүсэх тий байж болно шүү дээ. No. Ерөөс тийм бах дандаа ямар тийм баг. Бүгдээрээ нэг юм амар гоё нэг юм анги болоод нэг юм хамт олон болоод тэгээд бэлтгэл дээрээс гоё тэгэл бэлтгэлээс босод үедээ ч гэсэн одоо ингээл бөөнөрөө нийлж одоо энэ тэнд одоо 6 алах нэг амралтанд явах ч юм уу эсвэл ингээд ямар нэгэн нөгөө нэг бүх л талаараа ингээд айгуу гоё нэгдэж чаддаг анги байсан байхгүй юу ер нь бол тэгээд тэр бас айгуу гоё байдیں۔ Тэгээд дээрээс нь босод одоо манай нийт 976-гийн хүмүүс одоо ер нь одоо би бүгднтэй надад бол ингээ харахад амар гоё тийм гоё залуучууд байдаг. Тэр нэг айгуу. Энэ ангийн систем бас их яг кроссфитийн хамгийн гол өнцөг бас ангиараа явдаг тий. Энэ нэг 7 хоногийн 3-аас 3 өдөр яг ингээ нэг ангийнхантай ингээд одоо 2 жил, 3 жил, 4 жил, 5 жил, 6 жил, 7 жил, 8 жил ингээ таарлаад хахаар тэр хүмүүсийн хооронд яг л одоо кроссфитийн ангийн систем чинь одоо юу гэдэг жимээс давуу тал нь тэр байхгүй. Жим фитнес бол тэгэл хитэн цагт ирнүүдээ завтай цагтаа яриад ийшээ яваад баг
энийг харсан хүн байна да гэд хэдэн жил хамт явсан мөртлөө энийг харсан хүн байна да гэж ийм төдий танилуд бас айгүй ихэнх нь тийм байдаг байхгүй. CrossFit бол бүр нэг ийм яг нэг хамт олон үүсгэж байгаа юм. Тэгэл бибинийхаа тэр одоо бибинийхаа прогрессыг хүртэл ингэ ажиглаа. Чи одоо энэ чинь сайжраад байна. Энийг одоо ингэчүүл гэдэг байна тий. Багш хааштай тэгж хэлж байгаа ч гэсэн өөрөөсөө бибинийхаа харж чаддаг ингээд нөгөө нэг тий. Одоо баяраа болоод биш. Тамирахаа та энийгээ ингээд одоо энэ дээрээ жоох яачих. Таны наа чи сайжирсан байна ч гэдэг юм уу тий. Ингээд тэр нь айгуу гоё. Бибиндээ урам дэм өгдөг. Тэгэд яг анх ирэхэд одоо таны нөгөө нэг айц байгаа шүү дээ. Яг тэр айцаас ер нь илүү амар байсан уу? Ер нь хэлбэр байсан уу? Ер нь ямар яаж санагдсан? Яг ингээ харахад бол нөгөө өмнө нь бага насндаа нэг гимнастикээр хичээлж исэн гэхэд одоо жишээ нь одоо бар масл ап тий одоо юу гэдэг тэр мэр бол үнэхээр хэцүү байсан. Гэхдээ ингээд би өөрөө хийдгүү байхдаа ингээ харангуй чинь эдрээд ийм удаа явчихад энийг хийлгүй яа гэм дээ гэл ингээл. Тэгтээ тэрий чинь бар маслын хүн нэг хийж болно тий. Тэг чи ингээд нон стоп одоо ингэж хийж шүү. Тэр бол туу гэсэн. Бүр харцаа баг. Гэнэ амар тэр чи бүр өстой үнэхээр маш их одоо хөдөлмөр гаргаж ээж тэр тэмцээнд орох одоо юунд хүрж байгаа байхгүй тий. Тэр бол өстой чанга юм л. Тэгээд үнэхээр манай CrossFit-чд бол өстой супер хүмүүс гэж би ялч гээ. Түрүү яг нөгөө түрүүн хэлжсэн шүү дээ. Энэ спорт хөгжөхөд бас аюух нөлөөтэй гэж би яг зүгээр бас одоо талархлаа илэрхийлэх гэдэг юм уу. Нэрэл одоо энэ богино хугацаа шүү дээ. Ер нь бол 7-8 жил гэдэг чинь. Гэтэл 7-8 жилийн хугацаанд одоо жишээлбэл Улаанбаатарын хэмжээнд төгчнээ заалга байна тий. Нийт хичээлэгч нь хэд болсон байгаа. Тэгэхээр энэ хэмжээний бас ингээд ийм өргөн хүрээний хүрээлэл одоо сонирхогчд бий болгоход одоо энэ Тамираахын нэрээс оруулсан хувь нэмэр тий энэ брэндийн тий энэ ч бүр амар их их харин тэрийг одоо хэмжиж дүгнж болохгүй л хэцүү болох бас тий одоо АГ-ээр одоо жишээлбэл яг янз бүрийн спорт хийж байгаа тэнд нэг CrossFit ингээд бас юу хийж байгааг их яалтчгүй манай юунд бол орох бүр мен тэргүүний хэмжээнд орох ёстой ч очтیں۔ Нэг бол бүр мөнөөс юм багхгүй. Харин бид оруулах гэдэг бас л их ярьлаа шүү дээ. Тэгсэн. Явчих юм аа байсан. Тийм шиг байхгүй. Явчих юм. Тэр нэг л момент таарахгүй л байсан байхгүй. Стар би одоо юу гэдэг нэг үнд ороод барсан юм байхгүй. Тэгээд энэ хугацаанд буудлагаар бол хичээлэл ягаадсан юм. Тий. Одоо миний түрүүний хэлсэн нөгөө нэг практик буудлага одоо трига 3 буу тий тэгээд стил чаленж гэх төмөр буудлага гэдэг айгүй олон одоо олон төрлөө. Анх бол практик буудлага Монголд үүсээд би тэнд одоо гишүүнээр одоо баг 2014 оноос хойш гэдэг чи одоо 10 гаруй жил явчихж байгаа байхгүй юу? Тий. Анх баг үүсгэн байгуулснаас л ер нь эхлэв. Тий, бараг л тийм. Тий. Сая чин тэр практик буудлага анханаас нь холбогддог юм байна ер нь юмыг. Сая чин тэр практик буудлага холбооны 15 жил болж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг 14 биш ээ. Тий 14 оноос хойш тэгээс 12 жил баг болчихж байгаа байхгүй. Тий. Тэгээд тэд нартэй бас яг ингээд хамтраад ингээд ажиллаж өөрөө бас буудагч хийжсэн, тамирчин хийгээд явж исэн. Тэгэнгүүтээ бас ингээд салбарлаад одоо нөгөө нэг одоо сая чиний хэлдэг шиг ганц заал байж байгаа нэг айгүй олон заал боллоо шүү дээ. CrossFit тий. Яг тэр шиг практик буудлага байж байгаа тэндээс ингээд тэнд байж байгаа хүмүүс ингээд бас ингээд тусдаа ингээд клубүүд, холбоод байгуулад ингээд ерөнхийдөө буудлага спорт бас хөөрхөн ингээд салбар руугаа ингээд хөгжөө явж байгаа. Тий. Би ч гэсэн тэнд бол ингээд одоо практик буудлагын ч гишүүн, гурван бууны холбооны ч гишүүн, төмөр буулгын холбооны ч гишүүн бүгд ашиг сурахын зөвчлөлтөө юм бэ. Тий. Хамгаалтын буудлага гэдээ бас байгаа. Тэгтээ нөгөө нэг олон талтай ажилтдаг. тэдний чинь нөгөө нэг нэгтгэж байгаа нэг юм гэхээр нөгөө нэг галц хэвсгэл байхгүй, буудлага л байхгүй. Тэгээ би өөрөө нөгөө тэр нь айгуу дуртай болохоор тэгэл дээрээс нь одоо манай эмээ өвөө хоёрын залгамж гэж байгаа байхгүй. Тэр хоёр шоо яг бол Монгол улсын одоо анх спортыг буулгын спортыг анх хөгжүүлж эхэлж ийсэн анхны тамирчид байсан юм хүмүүс ахгүй. Тэнгүүд би бас тэднийхээ бас залгамж халааг бас ингээд хойч залуучууд одоо тийм өргөжлүүлээд ингээд явж байгаа одоо миний нэг
нэг тийм байгаад байгаа байхгүй. Сая тэгээд яг өргөжлөлөө явж байгаа сайн хэмжигдсэн байл шүү дээ, тий. Нүдэ болсон. Нүдэ болсон. Сайн л болсон шүү Ямар дараахан гэнэ. Юу тэрнийхэн зургийг доор одоо оруулчих заяа. Та чи сая мастер болсон тий? Хайр тэгсэн. Тэр чинь олон улсын хэмжээний мастер болсон. Үгүй. Спортын мастер. Спортын мастер тий. Дэлхийн. Монгол тий. Спортын мастерыг та тэгээд 14 жилийн хугацаанд авсан байна гэсэн үг юм байна тий. 14 оноос хойш гэдэг чинь тий. Яг хуу практик буудлын албаны одоо дөрмөнд нь одоо спортын мастер буалцанд хангахад бол бас шалгуур бас өндөр л дөө. Олон улсын түвшний тэмцээнд дотоодын тэмцээнүүдэд төрүүлэх олон улсын хэмжээний мастерд ихний хитэд орох морох аюу өндөр юмнууд шалгуур байдгийг. Тэр бол бас надад хамаагүй. Тийм амир дээ. Яалаа гэж тэгээд би өөрөө спортын мастер. Тэгээд өнгөрсөн жил манад чинь нөгөө нэг яг хоо дотоодын тэмцээнүүдэд улсын аргын тэмцээнүүд бас нэг хэд удаа нэг ерөнхийдөө нэг 5-аас дотгошоо байр энэ төр ерөнхийдөө орж исэн. Хэд хэдэн бас нэлээд том тэмцээнүүдэд бас медаль энэ төр багаараач, хуваараач гэсэн энэ авч исэн. Тэгээд сая хам нөлөөсөн юм нь бол одоо миний юугаар бол өнгөрсөн жил нөгөө нэг олон улсын түвшний тэмцээн Монголд болсон юм. Урт бууны. Тэн дээр харин нэг нөгөө нэг англилдаа төрүүлээд алтан медаль аваад ирсэн шүү дээ. Божигнуулаа ирсэн л шүү дээ. Тий, англилдаа төрүүлээд тэнгүүд олон улсын төвшний тэмцээнд одоо level 3-ын төвшний тэмцээнд төрүүлвэл нөгөө нэг олон улсын практик буулгын холбооны ерөнхийлөгчийн медаль дагагддаг байхгүй. Тэр бол миний өстө мөрөөдөл байсан. Тэгээ сая өнгөрсөн 25 онд тэр анх удаа тийм медаль аваад зүүчдэг байж тий. Миний оффист байгаа шүү дээ медаль. Яа би бас нэг сурын спорт өөр нь бас нэг спортууд ингээд сонсож байхад гимнастик сүртэй хүмүүс ийм нэг ийм төгжих ийм спортууд одоо сур энэ буудлага тэгээ ийм одоо энэ амьсгаа төгжих юм булчин төгжих ийм хөдөлгөөнтэй спортуудыг хамжил үзүүлэх магадлал байдаг гэдэг гисэн сонссон. Тэгээд тэр ер нь танд нэмэр болсон гэж санагддгүй ер нь. Гэхдээ ер нь бол бас нэг юм байгаа л байлгүй гэж би бодож байна. Үгүй анзаардаг байхгүй. Одоо ингээл кроссфит дээр чинь янз бүрийн дасгалууд байгаа шүү дээ. Тэр ч одоо бас нэг гимнастикийн янз бүрийн суурмөртэй тийм юм байгаа шүү дээ. Юмн дээр бол анаач бас шаггүй шүү дээ. Тэгвэл бас ийм тэгвэл нөө нэг баг 12 жил хичээлсэн мөн сүүлийн 2-3 жил кроссфиттэй цуг будаж байгаа шүү дээ. Энэ ялгаатай санагдав. Тэр нөлөөлөг байх уу? Одоо чинь тий. Буудлын суур одоо кроссфит тий. Хоорондоо харилцаа мод тий. Тий, одоо практик буудлогч тэр 3 буу төмөр буудлага энэ ч дандаа нөгөө нэг одоо чинь бууга байраад одоо тэнд нэг бай буутчаад маш хурдан шилжээд тэнд очоод одоо юу гэдэг дахиад нэг бай буутах хэрэгтэй байхгүй. Тэрийг бол мэрэгэн оноох хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд эндээс ягаад тэр бууга гүүгээд ингээд хүн амьсгаад нь шүү дээ. Тэр чинь нөгөө пульс одоо зүрхний цохилт ирсэн. Очоод яг тэр буудах акшн дээр төгжих амьсгаагаа төгжих. Тэгээ одоо амьсгаагаа төгжөөд тэр биеэ чангалах тэр одоо тарих марх одоо бүх юм л ингээд төвлөрлөөс дараа тэгээ буудна гэдэг тийм ч нэг динамик болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр айгүй чухал, тэр айгүй нөлөөтэй. Одоо миний бодлоор л ингэж одоо кроссфитээр хичээлдэг буудагч нар хэрвээ хичээлдэг буудагч нар бол зүгээр энгийн буудагч нараас бол илүү амжилт үзүүлнэ. Яг л тэд нар ч нэг кардио одоо кроссфитчд бол айгүй хурдан зүрхний цохилт нь ингээд дээшлчээд маш хурдан бууж чаддаг юм билээ шүү дээ ер нь бол. Тийм ер нь өдөртөө тийм билээ шүү дээ өдөртөө сураад тэгээд очиод түгжилтээ хийгээл тэгээд нөгөө нэг дээрээс нь нөгөө нэг булчин маасны тэр нь одоо арай илүү өгжчихсэн тий. Одоо бид ч одоо нөгөө снач их чи ингээд бохоогоо дөгж тий. Яг тэрнтэй адилхан ингээд гарч гисэн буудлага барьсан бууга бариач гэсэн ингээд нөгөө нэг төгсөлтийн байрлууд байгаа шүү дээ. Байрлууд. Яг кроссфитийн гол онцлогч миний ойлгож байгаа миний надад мэдрэгч юм одоо нэг хичнээн амьсгаа өндөртэй байлгээд хөндөө ерөнхий Цүнээс гадна нэг хасыг мэдэрсэн. Тэр амьсгаа өндөртэй байхдаа хөндөө ергүүлт юм уу гимнастикийн дасгалуудыг хийхэд
Хэрвээ нөө төвлөрөл одоо сайн хин ах тамирах хэлдгэр ямар нэгэн төвлөрлгүй ямар нэгэн анхаарал сарнилттай хийх юм бол ер нь гимт бэртэх эрсдэл айгүй өндөр. Тэгэхээр тэр нэг амьсгаа даралтууд яаж зүрхний хэмжээ өндөр байсан. Анхаарал Техник дээр очиж ажиллах тэр юмнууд айгүй чухал юм байлээ ер нь. Тэгвэл ер нь зүгээр бас эргүүлээд энэ буудлагын спортоос хүн ер нь та юу мэдэрдэг гэж боддог вэ? Ер нь Буудлагын спорт одоо яг миний одоо хичээлж байгаа энэ буудлагын спортод бол хамгийн гол юм нь хүн нөгөө нэг төвлөрөл. Хүн өөрөө яг төвлөрч чаддаг. Yes. бясалгал болчих. Тий. Ерөөсөө ингээд тэнд бол ингээд хэдий ингээд одоо бие хүчний ингээд юм хийгээд ингээд гүйж хараагаад ингээд энэ очоо бууж байгаа ингээд ч гэсэн гэхдээ эцсийн моментод чи бол яг өөртөө л ерөөхдөө уралдаж байгаа байхгүй. Тий. Тэд чинь одоо юу гэдэг нэг хэдэн хүн зэрэг гүгээл хин төрүүлж бууцсан биш. Яг нэг тэр тухайн дасгал дээр чи ганцаараа л буудна. Yes. Тэгэл яг ингэж байгаа за одоо ингээд дараал одоо хэдэн 10 байж идэв 5 байж идэв юм буудна. Ийшээ шилжээ ингэж буудна. Зөвхөн гейм план өөрөө юм. За би эхлээд ийшээ бууч энийг бууч тэр мэри чи ерөөсөө ингээд чи буудж захтаа л одоо би дараачихан байгаа энд байгаа гэдгээл бүр нөгөө нэг зохион байгуул нөгөө планинг айгуу сайн хийдэг. Дээрээс нь нөгөө нэг төвлөрөл айгуу сайн. Төвлөрөл сайн. Тэгэхээр энэ спорт бол айгуу бас гоё. Ер нь муухай спорт гэж ер нь их бай ховор юм шиг л шүү дээ. Гаргаж ирээд. Хайгаад. Би бас нэг ганц 2 удаа энэ буудлын тэр юм талбайд очиж үзчихсэн. Үнэхээр гоё юм бил. Одоо нөө Домтгоор юм бил. тийм одоо төвлөрөх гэдэг юм чи айгүй хэцүү болсон юм байна. Ер нь Одоо орчин үеийн орчин үед байхаа. тийм. Тэгээд нөө төвлөрч чаддаг хүмүүс айгүй цөөхөн болсон юм байна. Тэгээд төвлөрч чаддгууд нь угаасаа амжилтаа гарах шүү дээ тийм. төвлөрлийн асуудал. Төвлөрөл гэдэг юм одоо хэцүү болсон гэдэг дээр чинь одоо хэлэхэд нэгдүгээр энэ гаджетууд айгүй хүн. Yes. Нэгдүгээр Төхөөрөмж. төхөөрөмж. Дээрээс нь энэ нийгмийн нөгөө стресс. Ялангуяа том хотуудын стресс. Одоо Улаанбаатар бол амар стресстэй байдаг шүү дээ. Тэм үү? Юу ч мэдээгүй. Ямар ч стрессгүй хоёр гарна. Тэм үү гэсэн. Үнэхээр амар стресстэй. Тэгэхээр тэр их олон стресс тэгээд тэр одоо энэ маш олон бид нар нөгөө нэг одоо төхөөрөмжүүдтэй харьцаж байгаа хэрэг бид нар ч юу төвлөрөхөд Айгүй дүүхтэй. амар сөрөг нөлөө. Тэгэхээр чинь одоо тэгэнгүүт чинь нөгөө нэг йога бясалгалын юунууч айгүй хөгжөөд байгаа чи ерөөсөө одоо энэс л болж байгаа байхгүй. Тэгэхгүй бол болохгүй ч. Гэтэ яг нөгөө талдаа одоо юу гэдэг мэдээж энэ чинь ганц Монголын асуудал шүү дээ. Тийм бас энэ. Гэтэ нөгөө талдаа бидний бас гоё юм дээ. Сайн талаас нь харуул одоо юу гэдэг биднэрт яваад очиж йогоор хичээлэх боломж байна. Яваад очиж кроссфит хичээлэх боломж байна тий. Нийгмийн энэ одоо юу гэдэг янз бүрийн асуудлыг одоо өөрөө шийдчих тэр арга замууд нь бас байгаа нь гоё байхгүй тий. Аюугаар заалууд одоо жишээл буудлагаар хүн хичээллүүл бас ингээл төвлөрөх гэдэг чинь ер нь нэг төрлийн бас ингээл бясалгал өөртөө цаг зарцуулаад энэ одоо стресстэй нийгмээс өөрийгөө бас нэг тодорхой хугацаанд чөлөөлж чадчих. Тийм боломжууд нь байгаа байхгүй. Хэцүүгүй. Тэгэхээр бас ер нь бол бас нэг үе бодвол тийм олон сонголтууд болцсон байгаа нь бас их олзуурахгүй шүү дээ. Тэ? Үнэн. Тийм ээ. Чи цүнхнээс өөр юу бодож байна одоо? Одоо төвлөрөл бясалгалын тухай бодож суунда. Тэгээд энэ төвлөрөл бясалгалыг яг хүмүүс ингээ өөрсдөө холуулаа хийдэг тийм. Тэр энэ ингээд хол хөндөй болгоо хийдэг тийм. Нэг бясалгалд очиж хийдэг. Заавал нэг багшийн доор тий. Эсвэл заавал нэг ууланд очиод ганцаархан ингэж байх хэрэгтэй. Тийм. Энэ талаар юм та энэ одоо юу гэдэг энэ төвлөрөл бясалгал энэ талын таны ойлголт юм ямар шүү вэ? Миний бодлоор одоо үеийн залуучууд одоо юу гэдэг Gen-Z, Min-Z гэдэг байгаа шүү дээ тий. Тэд нар бол тэд нар бол харин одоо бидний яриад байгаа стресс одоо энэ төвлөрөл сул болцсон энэ дээр
энэ тэднэрээс арай тэр одоо жинсэн интер бол тэднэрээс арай өөр болцсон. Тэд нар айгүй бол нөгөө одоо нэг төвлөрөл одоо нөгөө тэдний хувьд стресс гэдэг юм баг ойлголт нь ч гэсэн өөр болж байгаа гэж бодоод байна. А бидний үед болохоор ч нөгөө нэг одоо энэ олон нөгөө нэг ийм их хотын нөгөө нэг ийм стресс байдгүй үед асуудал бага байсан үед залуучууд одоо яг өсвөр нас залуу нас тэнд өссөн янз бүрийн төхөөрөмж гаджетууд байдгүй үед өссөн. Одоо намайг бага ахт чинь ингээл зурагт орой 6 цагт эхлээд 10 цагт унтраадаг байлаа шүү дээ. Айгуу чичмүү. Тэгэхээр чи яагаад гэхээр бид нар ном уншина. Үеийнхэнтэйгээ гадаа тоглож одоо ингээд тэр чинь нөгөө нэг бид нар тийм орчинд сурцсан байсан болохоор тийм үчинд одоо залуу нас маань ингээ өнгөрсөн учраас одоо биднэрт нөгөө нэг энэ орчин үеийн одоо 21-р зууны энэ өмнө нь байгаагүй юмнууд биднэрт айгүй төв стресс мэдрэгдүүлээд байдаг байхгүй. Бид тэгж боддог. А яг ийм орчинд төрөөд өсөөд залуу болсон бойч уусууд энэ бол тэдний хувьд бол нөгөө нэг дасан зогцсон юмнууд байхгүй. Тэдний хувьд стресс нь шал ондоо ойлголт жишээ. Тийм. Одоо жишээ нь компьютер нь гацхвал тэдний хувьд стресс. Тийм. Дата усны цэнийг дуусах. Тийм. 5G одоо 3G болсон. 15% руу орох мөн. Тийм. Сүлжээг болох болох тийм. 5G-гүй байх ч юм уу. Хэвчтэй бид Эдрээ стресс яг нэг тэнгуүч нэг одоо та нар анзаарсан бол тийм одоо жезигийнх нь бол айгу жижиг юм дээр айгу бухимддаг дүрсгээ. яг Энэ л тэгээд тэдний явд нөгөө нэг юу нэ? Стресс гэж. тиймэрхүү нэг ийм ялгаа одоо Хаас хөөхөн ажигласан биш үү? Бид нэр гэсэн. Бид нэр тийш үү? Тийм, яг тийм. тэгээд одоо бид нар ингээл хөдөө мөдөө гарахаар ингээд нэг юм стресс нэг байхгүй болж байгаа ч гэсэн мэдрэмж төрдөг шүү дээ. Гоё тайвшраад ингээд. Эхний 1-2 хоног жоохон эвгүй те өдөө очихоор нэг юунд ингээд тасцсан. Энэ Божигнаа дэс дээ. Тэ. Одоо гэрэл мэрэл хүртэлчүүлэн огцом харахад одоо нүдэн төртөл тасахгүй өдр байгаа л. Тэгээд нэг 2 3 хоног эхлэх амар гоё ингээд амраал. Тий. Окей, тэгэнгүүт чинь бид нар тэгж тэгэж чин одоо үеийн шинэ одоо энэ залуучуудыг хөдөө гаргуул стресстэй эхэлдэг байхгүй. Нөгөө нэг сүлжээ байхгүй. Тог нь олдохгүй, цэник байхгүй. Одоо нойлн муухай. тий одоо нөгөө бизнесээ тий халуус байхгүй. Тэгэл одоо кофе байхгүй гэж чинь. Тий. Яг ингээд тэр яг нөгөө үе үедээ таарсан юмнууд нь шалгуурууд нь шаардлагууд нь тэр нөгөө нийгмийнх нь хэрэгцээг нь хангаад тэрэндээ таарсан стресс нь үүсдэг, тайвшрал нь үүсдэг. Ийм л юм шиг. Энгийнээр бол одоо биднэрт асуудал болоод байгаа юм. Одоо орчин үеийн хүүхдэд бол асуудал биш. Биднэрт асуудал болоод байгаа юм биднэрт асуудал. Яг тий. Ийм л нэг бас нэг асуулт нөө буудлын спортоор хичээл хийж байгаа үнэтэй гэдэг шүү дээ тийм. Тийм бас хямдхан төрөл мөрлө гэж байх уу? Ер нь зүгээр одоо залуучууд хүүхдүүд 10 жилийн ч юм уу оюутнууд хичээлэх боломжтой. Одоо тэр буудлын спортод яг нөгөө яг жинхэнэ буу шиг жин инээ тэр яг хийж байгаа дасгал нь ч гэсэн яг адилхан нөгөө нэг airsoft-ын буунуудаар бууддаг юм хийм буу гэсэн үг. Өрлөн сумтай буу. Өрлөн сумтай нэг юм хуванцар өрлөн сумтай нөгөө нэг CO2 газар ингээд пс гэд буудаа тий. Гэсэн мөртлөө буу нь болохоор зэвсэг нь болохоор харахад бол нөгөө яг л бодиттой адилхан жин ч гэсэн адилхан ажиллагаан ч гэсэн ерөөхдөө адилхан зүгээр бууж байгаа сум нь болохоор зүгээр чив гэдэг нөгөө нэг үрлээр бууддаг байхгүй. Тэр бол яг усгал зардал нь бол хямдхан. Зүгээр яг анхны хөрөнгө оруулалт нь буюу одоо нөгөө хэрэгслэн шүү дээ буун. Одоо тэр бүс магазин одоо юу гэдэг тэр нэг жоох үнэтэй. Тэгтэл одоо яг галт зэвсгээс бол хамаагүй хямдхан юм байна. Тэгэхэд тэр ч яг адилхан нөгөө нэг төвлөрөл төлөвлөлт нөгөө геймплан зохиох барих нэг динамик хурд хөдөлгөөн мөдгөө яг адилхан. Тэр бас тэр мэдрэмжийг авч болох нь шүү дээ. Болно. Тэгээ хүн тэнгууд айгу сахилга баттай болж эхэлдэг байхгүй. Галц зэвсэгтэй нөгөө галц зэвсэгч бай. Дээжээр сургалтанд софтч бай. Нөгөө нэг галц зэвсэгтэй нөгөө чинь аюулгүй ажиллагаантай харьцах зэвсгийг одоо
цэвэрлэгээ тий аюулгүй ажил авч явах энэ төр чинь хүнийг нөгөө нэг жоохон айгуу тийм цахилгаан баттай болгож эхэлдэг байна. Одоо ялангуяа залуу жоохон хүүхдүүдэд одоо жишээ нь тэр бууг одоо яаж авчих хэвтэй юм тий олон нийтийн газар эсвэл нөгөө буудлагын талбай дээрээ бай ямар байдалтай авч явах хэвтэй юм буутаага яаж харьцах хэвтэй тэр биш хүн чинь тэгэл нөгөө нэг дисциплин гэдэг юм чинь тэндээс эхэлж байгаа юм. Тэгэхээр тэр чинь бол зардал нь хямдхан тэр сум нуур ингээд нэг ийм уут нь баг дотроо 50000 ширхэг 50000 буудлах гэсэн үг байхгүй. Тэр нь тэгэхэд нэг 100,000 төгрөг 200,000 төгрөг байх гэж. Тэр 50000 сумаар өчнөө бол баг жил боодно шүү дээ. Галц хэсэгчин болохоор сум нь үнэтэй. Манай Монгол улс ч өөрөө нөгөө үйлдвэрлэдэг. Одоо дандаа импорт. Тэнгүүтээ импорт жишээ нь одоо ингээл зарим нь бүр нөгөө далаад гарцгүй болохоор ч зарим онгоцоор ирдэг сумнууд. Тэгэхээр улам л үнэтэй болгоод. Нөгөө сум ч өөрөө хүнд. Тэгээ нөгөө аюултай бараа гэдэг учраас нөгөө нэг тээврийн зардал нь ч хамаагүй өндөр ч байгаа. Таад ч одоо түүлгийг дандаа зардалтай спорт хичээлт юм шүү дээ. Тий? Тэгсэн чи анх өрлөн сумтаа нь бодж байлаа. Одоо Кроссфит зардал гайгүй шүү дээ. Спортоор. Хүмүүс чи кроссфит тэмтгэн учраас явж ийн гэдлээ. Тийм шүү дээ. Тий. Би нөгөө өөрөө нөгөө шуулаад мэддэг хүмүүс гэдэг болохоор тэгдэг байл. Гэтэ ер нь бол ямар ч юмд цаг хугацаа жоохон тодорхой хэмжээний зардал гаргаж ийж ер нь тийм явна шүү дээ. Тийм. Үнгүй юм үнгүй л гэдэг. Харин тийм шүү дээ. Тэгэхээр чин заавал одоо юу гэдэг юм ер нь бол гэхдээ хаваад ингээл кроссфитийн сарын төлбөрөөр бодоход ер нь бол нэг орой юм уу нэг хүмүүс найз нөхдөөрөө гарахад нэг тэр дайны нэг сар кроссфитэд явах мөнгийг бол нэг орой ч юм уу бараг зарлаж байгаа шүү дээ. Хөнгөн шүү дээ. Тий? Одоо ер нь тэгэл нэг газар хоол идэхэд багадаа ер нь 50-60 болчих үстэй. Зүгээр нь өдрийн хоол идэхэд Тийм газар хаваа. бүр гайгуудаа тэгэл уул тодорхой шүү дээ бүр баат шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр харин 5 пив бол 150 каш шүү дээ. Ер нь бол хүн өөрөө өөрийнхөө хөгжилд бол хөрөнгө зарж л байх хэрэгтэй. тийм шүү дээ. Тий. Би бэлдэр оюун санаа Тий. юм заавал өөрийгөө хөгжүүлэх юм дээр тий. Яг үнэ өөрөө өөрийгөө урт удаан хугацаанд одоо амьдралын хамгийн одоо максимум хугацаанд өөрийгөө идэвхтэй бие бэлдрийн болон оюун санааны өндөр түвшинд байлгахыг хичээх хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр хүний амьдралын одоо нөгөө төлөвлөсөн бүх юм нэг бүтэх одоо багжтай болж байж хийн шүү дээ юм бол ямарваа нэгэн ажлыг одоо тухайн чи амьдралдаа ингээд нэг юм төлөвлөсөн юм бол тэрийг ч сул биетэй оюун ухаан муутай гар бол хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бол залуу наснаас эхлээл ерөнхийдөө спортоор хичээллээд өөрийнхөө оюун санаагаа хөгжүүлэх, бие бэлтрээ хөгжүүлсэн бол эргээд чи хөгшрөлт шин удаашрна тийм үү? Хоёрдугаар хөгшрөлт удаашрж байгаа юм чинь чи тэр хугацаанд маш их юм амжуулж чадна гэсэн үг байхгүй юу? Олон тэр л ахгүй. Амьдралаа утгаж ирчихлээ. Утга учир одоо бас хэцүү сэдвүүд гэсэн амьдралын чанараа дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолт гэдэг нэг. Тий. Ингээ нэг ойрхон жимшиг, хоолч жимшиг нэг юм сэдвүүд байдаг шүү дээ, тийм. Энийг одоо тэгээд Тамирахын одоо саний хэлж байгаагаар бол бидэрт их ойрхон байгаад шүү дээ. Тэ? Тогтмол илүү эрүүл ямар нэгэн спортоор хичээлж яхад ер нь л эрүүл болчих юм байна тийм үү хаа? Тийм шүү дээ. Хөдөлгөөн л байхад бол ер нь тэгэл хөдөлгөөн тэгэл одоо идж байгаа хоолноос авах хэрэгтэй тэр эрдэс минерал витаминуудаа аваад хөдөлгөөнтэй л чиний угаасаа оюун санаа чинь ч гэсэн өөрөөсөө бие чинь эрүүл байвал оюун санаа чинь эрүүл байна гэсэн. Эрүүл байна гэдэг чинь чи олныг бүтээж их юм бүтээж чадна, их юм хийж чадна гэсэн. Энэс би нэг хэцүү асуулт асууж би тойроос. Энэ хоног яс хэцүү асуулт өгдөө. Тэгэхээр тарих уу бий үү гэдэг шиг нэг 50 өндөгөө дахиуг асуулт байдаг шүү дээ. Тэгэхээр хүн спортоор хичээлж тарих нь эрүүл болох юм уу? Эрүүл байж спортоор хичээлдэг юм уу? Тарих нь эрүүл байж спортоор хичээлдэг юм болов уу? Яг энэ хоёрын аль нь урдаа байж байвал зүг. Чиний зүг. Чиний яг. Энэ хоёрын аль нь урдаа байж зүг. Тарих нь юу бий юм уу? Яс хэцүү юм асуулт өгдөө.
Би тамирахтаа нэг бодолтой. Яг аврахтай адилхан. Тэгээ би яг зөв энэ дэр яг тулсан учраас би өөрөө нэг төрүүлээ жоохон хариулахад гэр бүлийн хүмүүжил аягүй чухал шүү тий. Тэгэхээр миний эхлээд хэлэх гээд байна. Тархинаас эхэлж байгаа шиг байна. Одоо юу ихэнх ингээ спортоор хичээлж байгаа. Одоо ингээд спортоор хичээлж байгаа юм шиг харагдж байгаа ч юм уу. Янз янзын хүмүүс байгаа шүү тий. Эдгээр ихэнх нь нэг гэр бүлийн хүмүүжлэрээ ингээ санамсаргүй байдлаар ингээ хүүхд байхдаа спортоор хичээлсэн байгаа даахгүй ихэнх нь. Нөхцлөөс хамаарат ч юм уу. Ээж аав үлгэр дуурайлаас ч юм уу тий. Магадгүй намрах жишээл буудлын юу гэдэг чинь. Тий. Өөрийн мэдлгүй юм байна шүү дээ. Тий. Тэр нөлөөлөл байдаг шүү гэж би яг агтаа яг зөв бод. Яг агтаа адилхан бодож байна. Тамирах юу гэж байна? Тамирах харин. Үгүй одоо хүн одоо ингээл өсвөр наснда ингээл очиж байгаа чинь одоо цаад би одоо организм нь өөрөө ингээд хөдөлгөөнийг нэхин штэ. Одоо хөл бөмбөг тогломоор санагдаад гүйж хараа. Одоо нэг юм орон сууцанд байгаа нэг хүүхэд ингээд зүгээр сууж чаддгүй үстэй. Ингээл диван дээр өргөсрээд ингээл тэр чинь нөгөө нэг байглаасаа ингээд нөгөө нэг одоо хөдөлгөөн шаардаад байгаа юм байна. Тэгээд ингээд яаж яагаад хүн одоо өсвөр наснд очиод одоо залуу наснд очлоо тийм үү одоо 20 гараад ч юм уу 20 хүрээд тэр хүртэл хүний бие организм зүгээр өсөлттэй байгаа болохоор тэр ерөөсөө ингээд зүг зүгээр тэгэнгүүт чинь тархичин бол энийг ийм байх ёстой л гэж хүлээж авч байгаа. За ингээд 20 25-аас эхлээл тэгэнгүүт чинь нөгөө нэг юу н удаашрж эхэллээ шүү дээ одоо нөгөө өсөлт угаас нэг дээр зогсчихлээ. Өсөлтийн гормон буураа. Тэгээд ингээд тэгэнгүүтээ ингээд нөгөө хуучиж гоо тэгэнгүүтээ яг аль болох яг эрт хүн нөгөө яг чиний хэлдгээр оюун ухаанаа ажиллуулаад окей би яг ийм 25 шигэ ирч хүчтэй цаашдаа удаан хугацаагаар явах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй бодох хэрэгтэй. Тэгэнгүүтээ 25-тай шигэ ирч хүчтэй байхын тулд яах нь нөгөө шиг насгал хэрэгтэй болно. Тэгэнгүүт тэр чин тархич нь өөрөө чамайг бодоод одоо чи өөрөө бодоод би одоо 25 шигэ 55 хүртлээр би 25 шигэ биетэй одоо чадaltaй байхыг хүсэж байна гэвэл толгойч ажиллаад тэр чамд өөрөө даалгавар өгөөд би ингээ хийж явах хэрэгтэй. А тэгэхгүй ингээ явж иж байгаад 55 хөрөнгүүтээ гинт хүүшээ би ч одоо ингээд ер нь нөгөө нэг уруудаж эхэлж угаас ингээл тэгэн штэ тий. Үний би организм чи одоо нөгөө байгалаараа тэгэл тэгэнгүүтээ гинт ухаараал тий. Одоо ингээл одоо юм хийгээ ингээд тэр нь гэхдээ сайн л та. Тэгтээ жоох орой хориотцсон л байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээл насан туршдаа юм хийгээл хөдөлгөөнтэй. Эрүүл чирэг зөв хоолтод ингээл явж ивэл одоо ингээл 70 80 хүртэл ингээл аль альний тий угаасаа л ерөөсөө байхгүй. Гэхдээ тархичин чамайг өөрөөч одоо чиний бие шин шахчих хэрэгтэй байхгүй. Одоо ингээ. Одоо энийг сайжруулъя гээ. Одоо би ийм амжилттай тарих шаардлагатай. Би яасан. Шаард юм. Тэгээ одоо хазар тамирахыг Америкт ойрхон 20 гаруй жил ажилласан юм байна тий. Тэгэхээр Америкийн соёлоос илүү их мэдэрсэн байх гэж би бодоод асууж байна. Америкчуудын гоёуд нь яаж амьдэрдэг, мууханууд нь яаж амьдэрдэг? Би бол гэхдээ ер нь бол Америкт олон жил амьдарч байгаагүй дээ ерөөсөө. Хамт ажиллаж явах явчихад дөө. Одоо Америкууд одоо ингээд хуучин чи ингээд ер нь Америкууд чинь одоо бас ингээд 70 80-аад онд тий. 70 80-аад одоо ер нь их тийм тарган юм ер нь том байсан шүү дээ. Бүдүүнүүд байсан шүү дээ. Яа тэгэхээр нөгөө нэг төргөө хоолууд байдэн айгуу сахар хэрэглээ. Тий гүн шарсан одоо ингээл бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Хэд боловсруулсан бүтээгдэхүүн тий. Нэг тассанд айгуу их уцтай. Дээрээс нь нөгөө нэг сода дандаа хийж үлсэн усыг тэгээд айгүй их чихэртэй тэгээд хийж үлсэн ингээд тэр бол баг ингээм зүгээр энгийн болцсон байсан байхгүй юу? Ерөөсөд өглөө босоод баг л тэгэл тэрийг идэж уугаал ланчаараа орой ч гэсэн ингээл кино үзэж байхдаа ингээл тэгээ нэг хэсэг бүр ингээд Америкч нөө таргалт живээ дутгаалдаа тийм бүр ингээд
Ерөөсөө нэг юм том тэнгүүд чинь одоо тэрэн дээр чинь нөгөө нэг оюун ухааны нэг ажлыг би энэ одоо ингээд зүгээр байх хэвээр энэ бол нормальны ингээд байгуул одоо энэ цаг үеийн юм ингэж явж байсан. Энэ буруу гэдгийг ерөөхдөө 2000 оноос эхлээд ингэж одоо Америкт бол тийм дарган хүмүүс төр бол ер нь айгу зөөрсөн шүү дээ. Багассан байгаа л да. Гэхдээ багассан хүмүүс бүгдээр одоо энэ эрүүл амьдрах хэрэгтэй юм байна. Энэ чихрээ хэрэглээ одоо хийж үлсэндаа ийм фаст фуд интерес бол татгалзах хэрэгтэй юм байна гэдэг органик тий. Тэр чинь бүр айгу тренд болоод тэр чинь бүр амар явсан. Тэгээ одоо тэгэнгүүт чинь хамаагүй эрүүлчихсэн юм бол. Тэгэхээр бол тэд нар бол бас айгу том алхам хийсэн гэж би бодож байна. Манай монголч гэсэн ялгаагүй бас нэг энэ чинь нөгөө айгу их одоо 90-ад оны ихээр энэ чинь сахарын диабеттэй хүн Монгол баг олддоггүй байлаа шүү дээ. Ямар муухай юм бэ гэж тий. Яагаад гэвэл хүмүүс үргэлж алах хөдөлгөөнтэй одоо ажил гэрлүүгээ алхахдаг авто нийтийн тээвэр суудаг тэгээ нөгөө нэг ийм чихэртэй одоо хийж үлсэн юм харахтай хэрэглээ. Одоо тэр гац дундаа чинь баяраар луудаг байлаа шүү дээ тий. Одоо интоороо ингээд нэг шилтэй. Жишээ нь торт мортыг зөвхөн 4 өдөр шинжилээр л хийдэг байл. Барагтай нэг ингээд явдаг. Тэгэл бусад үед нь дандаа нөгөө нэг мах ногоо одоо яг нөгөө natural энгийн органик юмнуудыг хэрэглэдэг гэсэн байна. Тэгээд хөдөлгөөн ихтэй. Тэр чинь алах нь юу хийгээд тийгээсэ тий амар ууртай тий ядчих юм шүү дээ. Уцаар яхад хажууд руу алах шүү. Тий. Хатаа яриг гэж нэг гэрээсээ гараад хажууд лайл руу. Тий. Ярьж буцдаг. Тий. Канон дээр тэгдэг бас би мэдгүй шүү. Каноноос гарсан. Тэгэхээр энэ тэнгуү чинь нэг юм айхтар тарган хүн Монгол бас байдаг байл шүү. Тэнгуү чинь тарган хүн чинь баг нөгөө бас нэг жоохон баян хүн шиг баг тэр чинь имиж болсон юм байл шүү дээ тий. Нэг хэсэг бүр зориуд таргалж мараалаа тий хичээж таргалж мараалдаг тий. Тэр имиж болсон байхгүй. Тийм гэсэн. Тий бид нар чинь тэг чин өдөртөө нэг юм хоёр хоол иддэг л байл шүү дээ. Тэгээд одоо 3 хоол гэхдээ дандаа ийм торт иддэг ч гэдэм үү те. Ийм хүмүүс ерөөхдөө мөнгөтэй хүмүүс тиймэрхүү юм иддэг гэсэн баг. Тэнгүүд чинь тийм хүмүүс чинь харгалангууд чи за энэ баян хүн байна л ийм ойлголт үүсдэг байсан. Одоо болохоор эсрэгээр болчих. Одоо харин бидээ анхаарч байгаанууд нь одоо яг л нөгөө органик хоолнууд ч үнэтэй болцсон. Тэнгүүд чинь нөгөө нэг гемотой те одоо нөгөө нэг гений өөрчлөлттэй химийн гаралтай тэр чинь айгүй хямдхан болцсон. Тэнгүүд чинь бараг л дэрийг иддэг хүмүүс ч одоо энэ дандаа ийм буруу холлоод ийм дарган болцсон байна гэдэг ч юм уу. Бүр эсрэгээр болцсон. Заац. Одоо цүнх рүү орох. Одоо зүг авчих واخ. Тэр бодож байгаа юм. Дутуугийн говч. Тийм говч. Зүг авчих. Эсвэл юм харцсан байл. Тэр дээд игний 3 дахь юм байна. Хамгийн том хамгийн амирыг сонгоод байдаг. Энэ гэхдээ бас нэр одоо ер нь анзаараад хахад энэ 5.1 брендийн юу ч бас ер нь бол нөгөө хүмүүсч болох нэг илүү тактикл нөгөө онцгой нөхцөл ашигладаг мачгэлгээд бас тийм ч хандлага бас нэг хэсэг байж шүү дээ. Одоо арай гайг бол. Энийг одоо чинь би сүүлийн ёстол яг кроссфиттэй нийслэнээс нь 2.5.1-ийг бид чанх хүмүүс зүгэл хийсэн. Тэгээ эдийн овснууд чинь уулын аялал айгүй хүмүүстэй. Хөдөөгд явахтай айгүй хүмүүстэй. Би нөө ууланд айгүй халахдаг байсан. Ууланд нэлээд явдаг байсан юм. Тэгдэг байхдаа би чинь байнга энэ 5.1-ийн өмд цамцнуудыг өмд нь бол бүр классик шүү дээ. Өмдийн бол бүр хаан чамаг. Гангараандаа өрдлөө. Эний доор готлоо солиод хөлөө олон зааж. Миний мэдээ биш тийм чинь готлонч байгаа. Чин бижак хүртэл шүү дээ. Баши бижак 5.1. Энэ өдөр тутмын хэрэглээнд ч гэсэн ер нь зохицохоос хүмүүс энэ ч нөгөө заавал тусгай хэрэгцээтэй хүмүүс. Тий. Хэлдэл гэдэг ойлголт байдаг болохоос биш. Ер нь бол бас энгийн өдөр тутмын хэрэглээнд ч гэсэн хэрэглэх. Баярагийн яг хэлдгэр өмнө нь одоо бас яг 5.1 чинь ингээл ерөнхийдөө тактик хүчний байгууллагууд хууль сахиулагчдад яг ингээд зориулсан хууц гэж айг ихэнх хүмүүст гэж боддог. Тэнгүүд
одоо бол одоо сүүлийн үед бол 5.1 энэ бас нөгөө бизнесийнхаа зорилттой зах зээлийнхаа юуг одоо айгу өргөжүүлээд тактикийн лайн бол бага. Тэр нь бол байгаа. Тэр нь ч айгу сайн үгүй. Мөн хажуугаар яг чиний хэлдгээр нөгөө уулын буюу нөгөө идэвхтэй амрагчд гэж ярьдаг шүү дээ. Идэвхтэй аялагчид. Тийм хүмүүс өөрөөсөн одоо тэр камперууд те аялагч амчид загасчид ч юм уу ингээд. Тэгэнгүүтээ одоо бүр шинэ бас нэг сегмент зах зээл нөгөө PTR буюу кроссфитчид, фитнесчид одоо нөгөө гүүгчтэй ранеруудад зориулсан. Тийм айгүй тэрийг бүр айгүй хүчтэй хөгжүүлж байгаа. Үнэхээр хөгжүүлж илээ. Тэр сүүл World Fitness Project гэх нэг амар тэмцээн болж байгаа байхгүй юу? CrossFit нэлхийн арга. Ахаад дараагийн төвшөнд гарсан нэг хэдэн нөхдөд зөгцсөн сохомоо болоод тэрэн дээр 5.1 орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд гоё юмуд орж ирж илээ. Тань тийм байлээ. Би сая Америк лого нь хүртэл арай өөр хэлсэн шүү дээ. Тийм байлээ. Ребрандинг ерөөдөө хийж байгаа тий. Тэ нэг юм бөөрн хийдүүн та нарт тааруулаад жинзэнэрт тааруулаад лого нь бөөрн хэмээр болчихлоо. Айгуу гоё өнцөг нь багасцээ лээ. Тэ нэг юм хурц өнцгүүд нь багасаа. Тий. Өмнөх логош нэг юм 4J scope гэдэг. Тий. Тэр нь болохоор ерөөдөө жоохон тактикийн дөө харагддаг шүү дээ. Тэгээд нэг одоо бууны дурангийн хэрээс шиг ч юм уу тий. Одоо нэг спорт нараа юм бөөрн. Тий, арай нэг өөр болчихсон байна. Өөр хэвчлээ. Гоё л доо. Буудлага эсвэл кроссфит гэл ингээл янз бүрийн спорт ус сонирхоод одоо магадгүй нэг үзэнгүүтээ ямар гоё юм бэ тийм байд юм уу сонирхчихвэл тамирахтай холбогдоод нэг жоохон ихний хэмжээний заавар зүйл байх. Нэлт үстэй. Тэгээ болно шүү дээ тий. Би бол яг тэгээд ирсэн хүнд бол яг хинтээ уулзах яах вэ чиглүүлээд ингээд гэхдээ ер нь энэ манай 5.1 дээр ирэхэд л баг тий зүгээр асуухад чиглүүлж штэ. Манайхан ч бүгд мэдж байгаа хөө. Нэгэлдэж байгаа. Бүгд мэд. Маа. Сандра тийч бүгд амир гүйлтчихгүй айлээсэ. Манай чи мангар олон үздэг болохоор сандарлаач тийсэ. Нөө баяраач бүгдээрээ амир ахаар ирж асуугүй чиглүүлж хайчих гэх байлаа. Доор гэрээ аягийн. Уусаа доор буугаар орлоо. Уусаа доор нүжээд байсан. Алиг өмд авахсан алиг авах юм яах юм. Яа тэгвэл ухаад байвал ариун түүхтэй бас зарим нэг юм орхигдуулаад байгаа нь штэ. Тийм штэ. Ухаад байвал бас тэгэл энэ ч одоо бас энэ олон жилийн амар юу аахгүй. За ер нь битээртэй ярилцаад ингээ за нэг иймэрхүү юм ярина да гэж байжсэн чинь битээрийн магадгүй асуугаагүй эсвэл ингээ битээр хөндөж чадаагүй тиймэрхүү талын одоо тэр талын янз бүрийн танд байна уу? Хэлмээр байсан ч юм уу? Тийм юм битээр огтулсан байж байна. Гүйг нэг ягтыг тийм юм байхгүй л байна л да. Тэг яг зүгээр би одоо яг хаваасаа яг дэлгэхэд бол ер нь одоо энийг үзэж байгаа хүмүүст ч гэсэн тэгэхээр ерөнхийдөө маш идэвхтэй одоо бие тамираар хичээллээрэ гэж хэлмээр байна. Тэгээд дээрэс нь нөгөө нэг дуртай хоббигаараа одоо бас айгуу сайн хичээллээд ингээд тэрийгээ биеийн тамиртай дасгалуудтайгаа ингээд холбоод явал ер нь айгуу гоё юм байна гэж би хэлэхээр би өөрөө нөгөө нэг кроссфитээр хичээлээр нэг 2 жил гарсан баг 3 жил шиг юм болж байгаа. Хүний бас биед бас айгуу гоё өөрчлөлтүүд гард юм байна. Дээрэс нь айгуу гоё community-тэй хамт олонтой болд юм байна. Хоёрдугаар өөртөө бас ингээд нөгөө одоо нөгөө төвчээр бас жоохон нэмэгддэм байна хүний. Одоо юмыг ачаалаа авах ч юм уу ингээд би бас жоохон оройтод эхэлсэн юм байна. Миний тэрэн дээр бас жоохон харамсдаг юм байна. Айл анх одоо амар муухай. Анх 976-тай ингээд манай компани ингээд хамтарч ажиллах яг тэр өдрөөс эхэлсэн бол би одоо бас ямар бах болдоо гэж хаяа бод тийм харамсаж боддог. Тэгтэл ер нь бол огт нөгөө нэг хэлийг үсэн. Тий нөгөө хүн болгон чи эхлүүлсэн болгоно л гэж боддог юм ер нь. Тий нөгөө орсоор хэлж лучше поздно чем никогда гэдэг шиг. Яг үнэ. Яг
Лучигээд яг ингэ цацсан. Тэгээд ямар ч зүйлтэй би эхлүүлсэн тэрэндээ айгу Тэр юу гэж баяртай. байгаа бэ? Тэр нь оройтсноос биш хизээж биш байснаас Эхлүүлс оройтод эхэлсэн дээр. тий оройтсон. Ти знаешь? Чи өмнө орчод үлжсэн юм. Үгүй. Радугийн Радугаа дотоод бат шүү дээ. сүмийн үзсэг. Лааныг ирэлтэр хийчихсэн. Нөгөө чи лаараа орчлоо. Хүчээр лижээд хийжсэн одоо. Уршилчтай шүү, аларсан шүү. Аларсан шүү. Баригдсан. Баригдсан шүү. Харин тий тест яг үнэ шүү нэрээ. Тий Хожууч гэсэн гэлээ. тий яг үнэ. Жижигч оройтгүй юм бэлээ. За тэгээд цаг юу болж байгаа баг. Боллоо тэгээд. Нахихаас жилигээд юугүй басаа. Яриулгээд ер нь бол данзаараа тахын яриул яриад л хараа угаасаа тий. Ямар ч нэгтээ дөрийн хувьд бас үзэж байгаа хүмүүс ч гэсэн ингээд нэг асуучаасаа Тамирахаас ингэж асуумаар гэдгийг уулзвал ингэж асууч хамсаа гэж бодож ирсэн. Ганц хоёр юмнуудын битүүрээс ингээд бас хөндөж чадсан бахаа гэж найдаж тий. Шөө тэгтээ зөндөө юм асууд 2 дугаар анги хийж болно. Тий шүү дээ. Хээр хийдгүү. Гой хээр. Болно шүү дээ тий. 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 Тэгээ бүр Манай Тамирах чинь мах захыг өстой. Гой шар өстой. зуны гоё сайхан байдаг тий. Тий. Ил галын дэр гэдэг. Тий. 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 Ардаа Монгол баатруудыг зогсоож байгаа. Бүр хатаасаа. Бамбан ирүүл гал. Энэ ингээд өөрөө баригддаг байхгүй. Жинжи минжис баатар Багана мистгор зон. За Тамирахтай маш их баярлалаа. Баярлалаа. Таны бодод санаж байгаа, төлөвлөж байгаа бүх ажил үйлс сэтгэлчлэн мөрдөх болтугай. Баярлаа. Маш их баярлалаа. Дахин их баярлалаа. Тэгээд миний ахын ухаансаар бол би энд ирүүл ахалтгаа гэдэг. Хоёр дүүдэж гисэн маш их баярлаа. Та хоёроос бас их би бас их энерги одоо юу гэдэг нэг аги их позитив эрг юм мэдрэмж дандаа авдаг шүү. Гоё бас гоё Тийм л тэгээс. бас их хошин нарганч бас өргөлж ингээд өргөж дандаа юм байдаг. Тэгээ надад бас их гоё зэник болж өгдөг. Хоёр дүүдээ маш их баярлаа. За баярлалаа. Баярлаа. Хоёрын дараагийн энэ ажилтнаас амжилт хүсье. За баярлалаа. За. Тэр ингээд зогсохгүй нэг явна гэд амлаад байгаа шүү дээ. Зөв яг үнэ гоё шүү дээ. Лучи юу вэ? За баярлаа. За. Үй, нэг ингэрлээ орчих.